Сайн байцгаана уу? Монголын улаан залбааны нэлийн төв байран дээрс та бүхэндээ мэдчилж байна. Намайг хүүг залсгийн хөгжлийн хөтөлбөрийн ажилтан байна. Хүүг залуучдын хөдөлгөөний гишүүн инхчингээдэг. Бид нар өнөөдөр Мянбогтын цасны баяр арга хэмжээ зохион байгуулах behind the scenes буюу зог хүчлийг хүргэж байна. Хүлээн авч үзсэн үү? За манай хүүхдүүд ирсэн байна. Тасаж авахгүй дэнд хүлээж байна. Манай парара кран хэлээ. Манай гурван баатар маань ирж байна. Өнөөдөр хүүхдүүдийг гол хөгжих чухал гурван хүн байгаа. Тэгээд энэ хөөрхөн охиныг аваад би гусж байгаа. Тэгээд бүгдээ хамт гусцай. Санаагаарай. За. Гусцай. Оо! Индо. Томатын завгүй байна. Тий, айгуу гоё. Дулаахан өдөр айгуу гоё үйл ажиллагаанд ирсэндээ амар баяртай байна. Тэгээд юучсан нэг өдөр амар гоё өнгөрүүлж байгаад айгуу баяртай байна. Тэгээд өнөөдөр бид нар 500 хүнтэй уулзаж гоё өдөртөлд нь оролцож байна. Тэгээд та нар ч гэсэн бас одоо ингээд улаан завлмаа ийм өдөртгүүдэд оролцож байгаарай гэж хүсэж байна. Баярлалаа. За манай өнөөдрийн баярыг түлхээж юу? Башан зоонда хийж байгаа. Тэгээд одоо хүүхдүүдэд цоглооч гисэн. Өдийн цагийг нь нуулгах гэж байна. За энэ хөдөө маань цамаар болгосон сэтгэлээ олцохоор бидэнтэй үлдсэн ирчээ. За цамаар болох ямар шиг байд юм бэ? Гоё нөө. Чиний хувьд анх удаа болгож байгаа юу? За. Тэгээд дараа жил мэлээс болох төлөвлөгөөтэй байна уу? Арга хэмжээ таалагд уу? Нээлттэй арга хэмжээ ямар шиг? Гамми бэрэг бүжиглээ шүү дээ. Тэр нь таалагдсан уу? Таалагдсан.
За зайлшгүй дээ. Яа өнөөдрийн 2 дугаар хэлцгийн хүүхдүүд маань яг одоо цаныхаа бодлыг өмсөж болгоход бэлдээд байж гин. За зохион байгуулах баг маань яг одоо цайгаа бэлдээд хүүхдэд тараахад бэлдээд зогсож гинэ. За бид хоёр цааны хэсэг дээр ажиллаж байгаа. Тэгээд хүүхдүүдийнхээ бодлыг өмсүүлээд тэгээд бодлоо. За нээлттэй арга хэмжээ маань дууссан. Одоо хүүхдүүд маань ингээд чарган дээр очилж байна. Би бицэн дуутэйгээ хөтлөлцөөд очилж жагаад одоо чарган дээр хамтдаа болцох болно. Окей. За. За өнөөдрийн энэ мянган хүүхдийн арга хэмжээг маань дандаа хүүхдүүд өөрсдөө зохион байгуулснараа үнэхээр онцлогтой. Дандаа залуу сайн дурын идэвхтнүүд маань хичээл зүтгэл гаргаж мянган хүүхэд маш олон хүүхэд юм байна. Тэгээ бид нар энэ арга хэмжээний ард амьтдад даваад гараад одоо сайн дурын идэвхтнэр ажилласан залуучуудаа урамшуулахаар бэлгийн өгөх гээд байж байна. Коро хайр нэг улаан цагнаа. Энэ хүүхдийг гард болон ингэж